Жирэмсний үеийн чихрийн шижин. Энэ нь юу вэ? Түүнийг хэрхэн даван туулах вэ? Олон улсын эмнэлгийн стандарт шинжилгээний жагсаалтад глюкозын төсвөрлөлтийн пиролин тест онцгой байр эзэлдэг бөгөөд энэ шинжилгээний үр дүнгээс жирэмсний үеийн чихрийн шижин онцлох боломжтой. Ийм шинжилгээг жирэмсний 24-өөс 28-7 хоногийн хугацаанд хийдэг бөгөөд энэ нь цусан дахь глюкозын хэмжээ ихсныг илрүүлдэг. Бөгөөд энэ нь зөвхөн жирэмсний үед анх удаа илэрснийг олж мэдэх боломжийг олгодог. Энэ нь ноцтой зөрчил бөгөөд анхаарахгүй юм бол чихрийн шижин болж хуурч хүүхдэд гажиг өвчин үүсгэж болно. Хамгийн багадаа хүүхэд төрсний дараа шууд чихрийн шижинтэй байх магадлалтай. Хамгийн аимшигтай нь хэрвээ эмэгтэй хүн цусан дахь сахарын хэмжээг хянаагүй, буруу хооллолттой байсан бол энэ нь хүүхдийн үхэлд хүргэж болно. Үүнээс зайлсхийхийн тулд энгийн дүрмүүдийг дагаж мөрдөд хангалттай. Хоолны дэглэмээс амархан шингэдэг нүүрс ус болон өндөр сахарын агуулмжтай бүтээгдэхүүнийг бүрэн хасна. Чанамал, зөөлөн балт, бүх төрлийн жуус, зайрмаг, шоколад, чихэр, бялуу, торт, боо, талах, пирожки. Жимсний хувьд ч мөн адилхан чихэрлэг жимс нь фруктозоор баялаг бөгөөд энэ нь мөн адил элсэн чихэр юм. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хям, сосиск, сарделька, маргарин, майонезыг бүрэн хасахыг зөвлөж байна. Ямар ч тохиолдолд өлсөж болохгүй. Хоолны дэглэм өдрийн турш 4 удаагийн хоолнд жигд хуваарлагдсан байх ёстой. Хоолны дэглэмд уурагт онцгойлон анхаарна. Энэ бол мах, загас, шувууны мах, ууц өвчүү, өндөг, эслэг ихтэй сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, ногоон ургамал юм. Эрүүл өөх тосыг хоол хүнсэндээ оруулаарай. Киин тос, хайлуулсан тос, мэст тос нь дунд хэлхээний трэлцэр дагуулдаг. Тослог загас, самар. Бүхэл үр тариан уургийн бүтцийг хадгалахад маш сайн үйлдвэрлэх бодис болно. Ийм хооллолтын үед чихэрлэг зүйл татагдах хүсэл өөрөө багасж эхэлнэ. Жижиг боловч үр дүнтэй нэг нууцаар хуваалцъя. Хэрвээ чихэрлэг зүйл идэхийг маш их хүсвэл үндсэн хоолноос 20 минутын дараа идээрэй. Хэрв чихэрлэг зүйл идмээр байвал үндсэн хоолны дараах 20 минутын дотор идээрэй. Ингэснээр үлэн байх үедээ идэхээс илүү глюкозын түвшинд тэр дор огцом нэмэгдэхгүй. Магадгүй таатай сонсогдохгүй байж магадгүй ч жирэмсний үеийн чихрийн шижин гэж онцлогдсон тохиолдолд үүнийг зөв хооллол, тэнцвэртэй хоол руу хийх алхам гэж хүлээж аваарай. Та хооллолтоо анхаарч эхэлж тасчин төрсний дараа энэ зуршил хэвээр байвал ямар ч хичээл зүтгэлгүйгээр хурдан сайн бие калбертай болно.